Гуталт муур. Алс холын нэгэн нутагт нэгэн тээрэмчин 3 хүүтэйгээ амьдардаг байв. Отхон хүү Маркизда илүү хайртай байлаа. Гэвч тээрэмчин нас барахдаа тээрмээ ууган хүүдээ үлдээв. Удаа хүүдээ нэг элчиг, отхон хүүдээ нэгэн муур үлдээжээ. Ууган хүү Маркизыг шоолж өөрөө өөрийгөө болгох гээд орхив. Маркизийн урам хугарч аав нь яагаад муур үлдээсэн болоо гэж боджээ. Муур минь дээ. Би чамайг яайдаа байц. Өөрийгөө ч тэжээж чадахгүй байдаг. Надад тээрэм ядаж илжигч байхгүй. Би яаж амьдрах юм бэ? Дараа нь ид шидийн гимээр юм болж Маркизыг алмаар болов. Санаа бүү зов эзэн минь. Би танд туслана. Муура, чи ярьдаг юм байна. Муур надтай ярьж байна. Би өөр олон юм чаднаа эзэн минь. Надад нэг шуудаа бас нэг гутлал өгч. Тэгээд би юу чаддгаа харуулъя. Маркиз гайхсан хэвээр бас мууранд яаж шуудаа гутал олж өгөх вэ гэж бодлоо. Гэвч ярддаг муур хараад түүнд найдвар төржээ. За Муура, би чамд шуудаа гутал олж өгье. Чиний юу хийж чаддгийг харъя л да. Маркиз өөрт байсан жаахан мөнгө авч гуталчин руу очлоо. Гуталчин энэ хачин хүслийг сонсоод гайхжээ. Мууранд чинь гутал гинэ? Итгэлтэй байна уу? Тийм ээ, гуйж байна. Муур одохгүй гуталтай бас том шуудаатай боллоо. За Муура, чи хүссэнээ авлаа. Чи одоо яах гэж байна да? Эхлээд хоёулаа хоол иднэ. Муур өөрийн мэдх туулай барьж болохоор газар руу явав. Шуудаад хэдэн луван байсаа хийгээд нээлттэй орхичээ. Өөрөө модны ард орж хүлээв. Удахгүй хэдэн туулай шуудааг олж доторх ногоог нь идэхээр шумблаа. Муур модны араас үсэрч гарч ирээд дор нь амын таглалаа. Барьсан та. Тэр туулайгаа Маркизэд аваачлаа. Энэ бидний хоол. Муура, чи туулаа аваад иржээ. Баярлалаа. Тэд сайхан хоол хийж идсэн ч маргааш нь идэхээр үлдэв. Гэвч маргааш нь муур амарсангүй. Дахин гадагш гарч нөгөө аргаараа нэмж туулаа барьжээ. Боцох замдаа тэр хааны ордноор орохоор шийдэв. Ордны харуулууд замыг хаалаа. Намайг оруул ирэх мүдэ. Би хаанд бэлэгтэй ирлээ. Намайг оруулаагүй чинь мэдээд баярлахгүй л байх та. Гутал өмссөн ярддаг муур байна. Хааны нүдийг баясгах юм байна. Оруулчих. Тэд муурыг хаалгаар өнгөрч ордон орохыг харсаар байв. Муур хаан хатан гүнж горов дээр очиж тэдэнтэй ярьж алмаар болов. Эрхэмтэйцээ. Миний нэр Муур. Би бол Маркиз Карабасын муур. Эзэн минь танд энэ туулаагаар бэлэг барьж байна. Бэлгийг хүлээн авна уу? Оо, ичиди муур байна. Энд дэрсэнд чинь талархъя. Эзэндээ бэлгийг авч сайхан сэтгэлд нь талархаж байгааг дуулгаарай. За юу. Гялалаа эзэн минь. Гүнж гутал өмссөн ичидтэй муурыг хараад ихэд баясжээ. Чамайг гуталт муур гэж нэрлэе. Фрего, гидсийн цатгаад явуулаарай. Хамгийн сайхан сүү цүцгийг өгөөрэй. Хааны үйлчлэгч Фрего хэлсэн ёсоор хийж муур бүх сүү цүцгийг долоогоод ордноос явлаа. Муур Маркиз дээр очиод болсон бүх явдлыг ярив. Гуталт Муура? Чи хааны гэр бүлтэй танилцсан байж тээ. Хэлээч гүнж ямар хөө юм бэ? Оо, тэр надад хайрлсан аяг сүү шигээ сайхан бүсгүй. Ялхуун хоол, ялдам сэтгэлтэй. Та тэрнтэй гэрлэх ёстой. Би юу? Би чиний эзэн байж болох ч ханхүү биш шүү дээ. Авраг том шилтгэнтэй ханхүүл гүнжтэй гэрлэнэ. Муур нэг ч үг хэлсэнгүй. Гэвч өдөр бүр муур ордонд очиж хаанд ганц нэг туулаа бэлгэлдэг болжээ. Одохгүй гуталт муурын талаар үг таржээ. Эзэндээ зориулж ан хийдэг, хаанд бэлэг авчирч өгдөг ичидтэй ярьдаг муур. Тэндээс холгүй авраг том шилтгэнд нэгэн авраг биет амьдардаг байв. Авраг биетийн том биеэс болоод хинж түүний замд хөндлөсдгүй байлаа. Замд нь хөндлөссөн хэнийг ч идэж орхино. Гэвч муур зориг гаргаж түүн дээр очиж шилтгээнийх нь хаалгыг тогшоогүй. Авраг биет хаалгыг нээгээд өмнө нь гутал өмссөн муур байхыг хараад шоолж инээж гин. Энэ юу вэ?
Гутал өмссөн муур. Бас ярьдаг муур ирэх мэ? Оо, ярьж байна. Բայց нөгөө яриад байгаа гуталт муур нь чи байх нэ? Тийм үү? Харин та ирэх мэ? Нөгөө гайхамшигт хүчтэй авраг биет байх. Хүн бүр танаас айдаг. Авраг биет алдар нэртэй гэдгээс сонсоод баярлав. Чиний аз болоход би муур иддэггүй. Ороод ирээ. Муур шилтгэн рүү орлоо. Баяссан авраг биет муурыг яах гэж ирсэн бол гэж гайхав. Чи яах гэж ирсэн юм бэ? Би таны шидэт хүчийг харахыг хүссэн юм. Таныг хүссэн амьтандаа хувирч чаддаг гэж дуулсан. Энэ үнэн үү? Үнэн байлгүй яахав да. Та надад харуулж болох уу? Би харамаар байна. Тэгтэл авраг биет том биетэй хүч тарслан болж ховир. Хөөрхийн муур руу архирч нөгөөх нь айсандаа огл хараав. За би танд итгэлээ. Муу буцаад хэвэндээ орооч. Одоо надад итгэв үү? Тийм ээ. Итгэж байна л да. Гэвч За, та жижигхэн амьтанч болж хувирч чадах уу? Та ч авраг шүү дээ. би юу ч болж хоёрч чаднаа. Харж бай. Ингээд нүд ирмэх зуурт жижигхэн хулганд болчихлоо. Муур энэ мөчийг хүлээж байжээ. Ганцхан харааж барьж аваад идэж орхив. Хүнд хоол байна шүү. Муур толгоогоо өндөр дөргөн шилтгэнээс гарч ирлээ. Бүх зүйл түүний төлөвлөснөөр явж байлаа. Муур эзэн дээрээ ирлээ. Өнөөдөр туулаа авчираагүй мó? Эзэн минь нуурлуу усанд орохоор явъя. Одоо юу? Тийм ээ эзэн минь яг одоо надад итэг. Маркиз гайхаж байсан ч муурыг дагаж нуур руу явлаа. Хувцас тайлаад бие угаахаар нуур оров. Муур тэр даруй хувцсыг авч чулуун доор нуурчлаа. Ойролцоо замаар хааны сүйх тэрэг явж байвгин. Хааны гэр бүл 7 хоногт нэг удаа энэ замаар явдгийг муур мэджээ. Сүйхийг ойртохыг хүлээж байгаад хашгирч эхэллээ. Туслаарай! Туслаарай! Хаан танил болсон хоолойг сонсоод сүйх тэргээ зогсоолоо. Муура, энд юу хийж байгаа юм бэ? Эрхэмдээ эзэн минь гуй миний эзэн Маркиз Карабас туслаач. Нууранд усанд орж байхад нь хэн нэгэн ховцсыг аваад зогтчихлаа. Хүйтэн байна. Хэрв хүн туслахгүй л бол эзэн минь удахгүй өвдчихнэ шүү дээ. Харуула. Хамгийн сайн дээд хувцснаас аваад Маркиз Карабас тавиачиж өг. Сайтар хатааж, хувцаслаж дулаад суулаарай. Харуулууд хааны хувцснаас авч нуур руу яарн явлаа. Удахгүй гуталт муурын эзэн харуулуудаар хамгаалуулан ирэв. Хааны хувцснаас өмсөөд яг ханхүү шиг харагдаж байлаа. Гүнж сүүхээс сэм харахад Маркиз анх удаа гүнжийг харав. Маркиз Карабас царайлаг ханхүү байна. Гүнж байна. Миний төсөөлсөн шиг сайхан бүсгүй юм аа. Маркиз ухаан орж хаанд мэхийн яслав. Таны сайхан сэтгэл талархах хаантан. Өгөөдөө чамд баярлалаа. Эцсийн эцэст Маркиз Карабастай уулзах таатай байна. Өдөр бүр өгдөг бэлэг чинь бидэнд таалагдсан шүү. Бидэнд ярих юм их бий. Гэхдээ эхлээд бид таныг гэрд чинь хүргэж өгье. Энэ бүгдийг харж байсан муур гэнэт хаанд хандан хэлв. Дээд эзэн минь бид таныг эзний шилтгэнд хүлээж авбал туйлын таатай байхсан. Тийм биз дээ эзэн минь. Маркиз муур руу гайхан харлаа. Юу, манай шилтгэн? Муур толгойд оглоо. Маркиз яахаа мэдэхгүй байсан ч дахин мууранд итгэхээр шийдлээ. Тийм ээ эрхэмдээдсэ. Таныг манай шилтгэнд хамт зоог бариач гэж урьж байна. Сайн байна. Явцгаая. Маркиз сүүхэнд сууж харин муур төрүүлэн гуйлээ. Тэд авраг биетийн мэдэлд байсан газар руу явж байв. Авраг биет талбайд маш олон тариачин ажиллаулдаг байжээ. Муур тариачид дээр очиж анхааруулав. Анхаар хаан айсвэ. Хаан хэрв энэ хэний газар вэ гэж асуувал та нар Маркиз Карабасих гэж хэлээрэй. Тэгж хэлэхгүй бол хаан толгой өгч нь авах болно. Тариачид айсандаа яарн толгойд өгөв. Хааны сүйх удахгүй энэ газраар явлаа. Хаан ажиллаж байгаа тариачдыг хараад доодов. Энэ газар хэний газар вэ? Та нар хэнд ажилдаг юм? Маркиз Карабас эзэн минь. Хааны гэр бүл ихэд гайхав.
Карабасын гүн. Та их сайхан газартай юм аа. Гилалаа эзэн минь. Сүйх тэрэг авраг биетийн шилтгэнд хүрэхэд муур тэднийг угтахад бэлэн болсон байв. Муур бүгдийг зохицуулжээ. Хаан, хатан, гүнж бас маркиз бүгд сүйхээс бууж ирээд шилтгэнийг бишрэн харав. Хөөх. Ямар сүрлэг сайхан шилтгэн бэ? Тийм байна. Маркиз одолгүй өөрийнхөө шилтгэн гэсний учрыг ойлгов. Эзэн минь, миний Карабасын шилтгэн тавтай морил. Тухлан саатаж бидэнтэй зоог барьж. Тэр өдөр маркиз гуталт муур хоёр тансаг амттан дүүрэн том ширээнд хааны гэр бүлийг дайлж цайлжээ. Муур авраг биетийн зарцнараар тансаг зоог бэлдүүлсэн байв. Маркиз гүнж хоёр нэг рүүгээ байнга харна. Хаан, хатан хоёр ч бас. Тэд охиндоо тохирох сайн хүн олсноо мэджээ. Хаан маркизтэй ярьж маркизийн санаанд жараагүй үгсийг хэлвгэн. Маркиз гүнтэй. Би танаас хааны ёсоор биш, эцгийн ёсоор асууя. Та миний охинтой гэрлэх үү? Эзэн минь, туйлын таатай байх болно. Бас нэр төрийн хэрэг. Маркиз гүнж хоёр удалгүй хуримлаж тэрэмчний хүү ханх хүү болсон юм. Маркиз тэр үед л өөрт нь муур үлдээсэн эцэгтэй талархаж гин. Гуталт муур дахиж хизээж туулаа агнаагүй юм. Ханхүү гүнж хоёртой хамт амьдарч шилтгэнд хааны ёсоор амьдарсан билээ.